Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Хинти, Дархан, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймагуудад нэг ферм нь 57 мянган толгой дахиа байжуулах хүчин чадалтай 17 ферм байгуулагдах бөгөөд нийт сар бүр 62 тонн мах үйлдвэрлэж, импортын 50%-ийг орлох зорилготой. Нэг фермийн хөрөнгө оруулалт 3.6 тэрбум төгрөг байх бөгөөд нийт 60 тэрбум төгрөг буюу 15 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. 6 аймгийн 17 ферм нь хоршооны зохион байгуулалтаар ажиллана. Энэ нь үйлдвэрлэлийн гинжин хэлхээгээр ажиллах зохион байгуулалт юм. Фермүүдийг өндөг дэгдэхээгээр хангах их сүргийн аж ахуй нь өдөр бүр өндөг гаргана. Түүний дагуу фермүүд өдөр цовруулаар дэгдэхээ хүлээн авч тус бүр 42 хоног бойжуулна. Эхний ферм дэгдэхээ хүлээн авснаас хойш 42 хоногийн дараа эхний махан гаргах дахиа бэлэн болж, тэр өдрөөс хойш цовруулаар дэгдэхээ авсан фермүүд мөн өдөр тутамд дахиа нийлүүлнэ. Ингэснээр зах зээлд өдөр бүр шин дахианы мах нийлүүлэх боломж бүрдэж байна. Нэг ферм 42 хоногт дахиа гаргаж нийлүүлэлт бага байх боловч цовруулаар хоршиж үйл ажиллагаагаа явуулснаар нийлүүлэлтийн гинжин хэлхээ үүсэж жижиглэн борлуулалтанд ханган нийлүүлэх нэгдсэн том хүчин чадал бүрдэж байгаа юм. Мөн фермүүд хоршиж ажиллахдаа байнгын үйл ажиллагаатай нэгдсэн менежментийн байгууллагатай байх бөгөөд уг байгууллага нь өдөр тутмын хангамж, борлуулалт, үйлдвэрлэлийг удирдана. Ингэснээр нийт үйл ажиллагааны зардал бага байх боломжтой болно. Төслийн бүтээн байгуулалт нь цовруулаар хэрэгжих бөгөөд 6 бүсийн 17 фермийг нийт 2 жилийн хугацаанд цовруулаар бүтээн байгуулж, үйлдвэрлэлд шилжүүлэн хэрэгжүүлнэ. Төрүүчийн ашиглалтанд орж борлуулалт, орлого, хүний нөөц, капиталтай болсон фермүүдийг мөн цовруулаар дотоодын болон олон улсын хөнгөлөлтөө зээл санхүүжилтэнд шилжүүлнэ.